чим төв заяа олохгүйгээр замгарах юм биш биз бүлаяа орохгүйгээр хөнгөн дуулах гал тэрэг байна гэрэн нүдч лайон Барихад тийм зүйлс бүхэн ичид заяо харахад ингийн үс бүхэн хэцүү заяо Үнтэй мэтэл сур замтай дөнгөр зүр хүний хүндэл өөртөө хүнлэл ганц дүрм заяон Найсыг бай уушин хүртэн лавтаяо Айсыг найз үртийг хүршин сайн байна уу Амьдрал бол easy Абит гэлтэй busy Амтлаг ба шорвол Sugar and chili Beautiful life I'm gonna live us nomadic Beautiful life Begalo, bamba begalo Ooh, beautiful life Only nomadic lifestyle Beautiful life Эмитэнхэд надад талхай газар нутаг зөндөө Нүдэн суудал хийхэд хөнгөн хүндээ Авдар дотор алтэр гин би баян өвдөө Айлаас ирэхээр амтраа ухвал зөндөө юмтай Зөвхөн баян байгаас ихэл ханаа юу амар тайван байя За ямар ч байсан Хонконгийн онгоцны буудлын дээр хүрээд ирсэн. Нисгээс өмнө дугаараар оруулсан. Хамгийн божигнаад арай л хоцроогүй. За тэгээд одоо Америк явж байна. Тэнд Blue Spot компанийнхаа зохион байгуулж буй шинэ жилийн арга хэмжээнд бууз дуулахаар явж байгаа. Одоо юу болохыг бол өстө мэдэх юм алга. Ганцаараа хилгүү. Өстө гоё явж байна. За одоо эхлээд би сая терминалдаа хайсан олоогүй байна. Нэгдүгээр терминал гэсэн. Мангар том хаана бүүмэд. Гейт бол зарлагдаагүй байна. Гейт нэгээд дөхүүлж зарлах бах. Тэгээд тамхины өөр олохгүй бах юм. Хөөе хаана тийм Хонконгийн нисгтээ нэг захаас нь явж ийн тэгээд дундаа ядраад тайтай жоохон буу алах гэж зогсчлоо. Ийшээ явна. Тамхины өөр олоодох юм. Нэг эхлээд нэг сайхан тамхи татаж кофе уучаад Хонконгийнхоо нисэх усны бодолтой жоохон танилцсан. Юу л вэ? Цаг байна шүү дээ. Хөлөд 8 цаг байна. Ямар ч 2 цаг хүртэл тэнлээ. Тэгээ юм үзэж сонирхож тэнсэнгүй зүгээр л тамхины зэг хайгаал. Байдгүй шүү энэ Хонконг аэропорт төрчин. Тэгээд нэг кофе хол олчлоо. Ер нь залхацлаа. Зүр зохиос нь энэ зөх хүртэл нь явлаа. Ядарчлаа. Нөгөө тэнгийн дотор ууж өгдөг шиг сайх гиснэ. Гой хоолны газар олё те. Гой мэдмэр ах юм. Зорилготой болсон чинь амар хурдаалгаж болох. Тэнд нэг тамхины зэг байдаг гэж надад сая хүн зааж өглөө. Очиж тамхиа татъя. Орохгүйгээр хөнгөн дуулах гал тэрэг байна гэрэн нүдч лайон Барихад тийм зүйлс бүхэн ичид Skyguard урсдаг шатаар ямар ч 50% гэсэн бичиг байхгүй. Манайхан бас Хонконгоор дамжих эсвэл Хонконгийн аэропорт дээр удаж удаа тамхи татах хэрэгцээ гаруулаа. Skyguard гэх мап дээр хайх юм бол гараад ирэх юм биш үү? Энд л байт юм байна. За тэгээд тамхи татдаг хүмүүс үзхийг хариуглана. Бишээ тамхи татдаггүй хүмүүс үзхийг хариуглана. Ингээл манай тамхичд бөөдөө байж та. Ингээ гацаараа хэл мэдхгүй тийгээ явах ч сонирхолтой биш үү? Хүссэн үсээгөө тэгээд өлсгөлөөр яаж хийж байгаа хоол болоод идэх болж байгаа. Эмитэнхэд надад талхай газар нутаг зөндөө нүдэн суудал хийхэд хөнгөн хүндээ авдар дотор алтэр гин би баян өвдөө айлаас ирэхээр амтраа ухвал зөндөө юмтай лайон Гэвч би зөвхөн баян байгаас ихэл ханаа юу амар тайван байя гэвэл би яг ханаа юу хийх үү айдэ хүн татархаж атгал суугаа заа дуниад яах уу амьдрал боцуулаад алтагаа будаас төрсөн соёо үндэсний бичгээр хангараа язгуртан гоё дэлхийд би тангараа хатарсан зүйлтэй уншантараа нэг Монгол өвтөргийн Монгол The next day. Yeah man, come brother, move it, come. Такса үзүүлээ тавтай мөрөл, brother. Yeah. Hey, Mr. D. Hey, what's happening, man? brother. Yeah. Welcome to Water Town. Yeah. За, юу яцхан. Ерөөсө дандаа сул дүр сараа явдсан. За ямар ч байсан. Юу лээ? Marriott Bonneau гэдэг буудалд ирчээд байж. Өчигдөр илээд ирсэн. Тэгээ өчигдөр бид нэр Koreatown нэг буудалд
байжгаад өнөөдөр ингээд тоглолт болох газар ирчээд бодолт нээж арай тоглоно. Нэг мэдээлэл хөргөчлээ гэхэд Big Bear гэлөө. Big Bear гэдэг нууран дээр очиж загасчлан гэсэн. Яа дисэн яд үлээж шүү. Гяс харах хэмжээгээ дуусчихлаа. Тэгээд баярын дараа нуурлаа явлаа штэ. Яаж загасчлах бол сонирн бай. Энд бас нэг гой том дэлгүүрүүд байдаг гэн загасны. Тэр мөрөнгөөр бас хэдүүлээ бөөндөө орж харнаа заяа. Би бүх уурах саваа орхиод ирсэн. Одоо нэг гой уурах болол авчий гэж бодож байна. Нуурандаа тохирол нуураа жоохон судлаад Big Bear манайх бас судалж байгаа. Хөгжидий миний шарт цагаад байна. Санал нэг байна харин нам цагаад байна. Хөнгөн хинэл бөксөрөөс авч аваад байна. Рагаматын гохот парыг авч яваад байна. Өдлөө нэмэл би самураа татураад яг хамж аваад хавчигээ дуруу татаад байна би. Арын цэцэрлэх дохот алт болох нь. Дараа тэгээд Он гарсан шинэ оны минь. Тэгээд одоо Лас Вегас явах гэж байна. Маргааш Backstreet Boys-ийн тоглолт үзүүлнэ бидэнд. Тэгэхээр маргааш Backstreet Boys-ийн тоглолтыг үзэхээр явангаа. Лас Вегаст очиод том загасны сүлжээ дэлгүүр байдаг юм. Тийшээгээ орч үзнэ. Гол нь тэндээс би нэг уурга аавна. Тэгээд дэлгүүр ороод ямарч байсан. Юу байдаг те. Ямар дэлгүүртэй нь юу танилцээ. Одоо 80-89 нэг нь хамгийн сайн. За яаж ийдэ харъя. Зүгээр одоо ингээд боё. Тайп хийгээш. Одоо ер нь бол монгол хүмүүс бол энэ шатгууны энэ шалгааг хийж чадахгүй шүү дээ. Та нар бол өөрсдөө шатгууны төгөх станцын ажилтан шиг болчтой биш үү? Тийм мужаар өөр. Зарим мужууд яг манай монгол шиг заавал хүн. А тийм үү? Өөрөө хийж чадахгүй. Кинон дээр харахаар дандаа л өөрсдөө хийдэг шүү дээ. Үгүй юм байна тийм үү? Заавал тийм. Оо бас тийм газар байт юм бэ. Одоо бариндаа сүрэн байна нэлээ вав хондгонд юу кил одоо миний найз залуу ав хэдийн төлөв хэр байхыг зүгний зам цагаад ав миний хүү тийч байна нэг сайн цагаад ав одоо бариндаа бүгд суухунд гав олон юм бодох хэрэггүй бүгд дундаа ор төрсөн өдөр биш юм бол рата таун бас төрсөдгийн тавэд king rata бас Илгэрэн хамглан төрлөөрөө төвшөө амгалан саруу сайхан эрүүл бахтам зон олон минь old men welcome Явсаар байхад Лас Вегаст хөрөөд ирсэн. Манай Рио гэж зочид өөрөө авсан юм байна. Нөгөө хэд маань гадуур гарцсан байна гинэ. Тэгээд арай хараахан уулзаж амжаагүй хүлээж чинь. А өнөөдөр бол одоо ингээд нөгөөдтэйгээ уулзаад жоохон тоглож моглох юм. Автомат тоглоом тоглож үзье. Лас Вегаст ирсэн хүн байна да тий. Нилээ явсаар л орой болчихлоо. Тэгээд засныхаа дэлгүүр рүү орж чадсангүй. Та нар нэг ийм кино үзчихсэн аим шиг ингээд буудлын өрөөнд сунаад байдаг коридор нь тэр шиг юм шүү дээ. Өөр аим гэдэг. Тэр яваал. Хүлцэнгүү тоомод намсуун димиди мэдчүүр байсан. Чамаа би чанты вихи миний лава хапэсэн цагүйд хамт байла лава ханаас нь чаасан яг таарсан хос байна. Хамт цаашаа алгах цанилын жилээр байна. Хурд байсан өдрөндөө олон байсан. Хөмчигөө цуух мөчүүд онгоо олон байла. Цаашдаа яг яхаа бас чамаас асууж байла. Цаг нь усан байн гэдэг шатаа хийж байна. Малава yeah. Бомбо асууж the closely. Сарал зүгүүл the closely. Заавалчгүй таван тулан цаашдаа yeah. Чамаа би хард орман сууж. Хүрхөдөр таашаал таман сууж. Хүлцэнгүү тоомод намсуун. Димиди чөрөн байсан. Чамаа би хард орман сууж. Хүрхөдөр таашаал таман сууж. Хүлцэнгүү тоомод намсуун. Димиди чөрөн байсан. Заавалч байдаг гэж Явата мужи сүлжээ бас про аутдор дэлгүүр дээр ирсэн. Дотор орж уурга дэгээ сонирх нь ер нь гоё танилцсан. Шонл их хөдлөх байхаа гэж бодож байна. Тэгээ яхи хүн асуудлууд игүүн өөрөөр яхи зүүнд нь хайтам дахан зөвөө уурга бэлгийн цаг дуучроо. За ороод ирсэн. За чи хөөе. Ажилтан бичээрэй. Хөөе дээр жоохон агаартай заяа. За ингэ эхэлж байгаа мó. Бүх төрлийн ангийн аялын бүх юм байгаа мó. Зөвхөн загсных биш үү? Завь зарж гин тий. За аашиг уурга эхэлж гин. Йоо амар том дэлгүүрт ороод төөрчлөө. Энэ юу юм? Шүнээр байна. Catch more fish. Ингээд бүр ингээд комор гэж тардаа. Тийм байгааз өгөөш тамартайгаа тэр чигээрээ бүтэн $41. Жижиг юм сетэр байт юм шүү дээ. Гоё. За энэ эхлээд уурга олох юм байна. Ер нь дамартайгаа зард юм байна тий.
Энэ одоо бүдүүн далаах бах та. Энэ юу амар сонь өнгөтэй. Энэ одоо баг хүүхдийн тоглоом шиг дамар шүү дээ. Нийтдээ амар юм хүүхдийнх байт юм биш тартаа. Хөөе яа гоё. Хойж жоохондоо нэг юм уурга авчвал гоё юм биш үү? Ягаамагаа. Энэ бол яг жижиг юм. Сав. Энэ ихтэй арай жижигэн дамруу. Тийм дамартайгаа юу байт юм бэ те? Минут нь. За medium action, medium. За telescopic rod гэдэг телескоп гэдэг юм байна. Яг монголчууд гэдэг юм бол нийтээрээ тэгдэм юм байна. Телескоп, tiny spin reel, 6 нэмэх bearing. Энэ одоо юу яаж 4 хил beeline. Энэ бол өргөчөнд орчиж байгаа үстэй. Энэ бол яг л байна. Тий. Дамрыг нь харьяа жоохон гайхаал байна. Хэдтэй дамар юм бэ? 60 м. Тийм дөө. 49. Брэд утас бол 49. За ер нь бол энэс өөр жижигхэн бол байхгүй юм байна, тийм үү? Чи угаасаа яг боломж хамгийн жижиг. Хамгийн жижигхэн юм байна. Тэгэл энэнгөөр л үзье дөө. Угаасаа том загас байхгүй байх шүү л ч тий. За энэ авъя. Энэ хэд юм бэ? $70 гэж гайгүй тий. Дамартайгаа 200. За одоо саток олно. Тэгээ сичок эндээс авчи. Сичок хэтэр бол хямдхан байт юм шүү дээ. За яаж урах юм? Ингээд. За одоо заавал бодъё. Тэгээгээ шидчин саток олно. За сатокнууд энэнгөөр байна. Ахад уурга авах юм уу? Ингээд болоо мó. Болно шүү дээ. Очоо бусдын дөрөөс л нэстэй. За энэ уурганд 4 LB орно гэсэн. Тэгээд би тэгж бодоод энийг л авчлаа. Энэ одоо моно юу гэдгийг яаж мэддэг юм бол за тэр нь мэдэхгүй байна. Ямар ч авчи. За ингээд сатурка болгоцсон. Загсаа барингууд одоо өгөөш. Тэгээ болоо юм шүү дээ. За яста байхгүй юм байхгүй бүр мэдхгүй юмнууд ч мангар их байна. Юу чи. Цайж мойж хүртэл яад юм бол уурга цойжлогч. Тийм биш шүү дээ. Уурга цойжлт юм шүү дээ. За одоо энэ ч одоо ийм бөөрөх юмэр яад юм бол хүндрүүлэгч юм болов. За хөвөр мөөрүүд энэгээр байна. Нэг 2 хөвөр авнаа. Хөөхөн царайлаг хөвөр юу вэ? За энийг авлаа. Энэ арай царайлаг. Жижигхэн миний урагч одоо жижиг шүү дээ. Одоо тэгээ хүндрүүлэгч дигээ бас жигний дигээ. Тэгээ ганц нэг вовлоор халбаг тиймэрхүү дан өгөөс л аав шүү дээ. Одоо өөр юм байхгүй. Тийм тэгээ болоо. Гэхдээ ингээд явж байхад юу харагдах нь вэ? Бас гоё юм харагдчихвол шунлагдаад авчиж магадгүй. За эндээс нэг дигээ хараад авч. Энэ одоо юу юм бэ? Бэлэн сатурктайгаа авах ямар очтой юм бол? Ер нь би ч нөө спиннийг бас сайн мэдхгүй маа. Өөшүүдээ яаж махаа мэдгүй. Гэхдээ ямар ч байсан нэлээ жиг авъя. Жигэндээ таарсан дэгээ авах хэрэгтэй байна. Баахан дэми тэнгэр харлаа шүү дээ. Big Bear дээр худалдагчаас нь айл өгөөшнүүд танай нууран дээр сайн ажилт юм бэ гэд өгөөшөө сонгох нь зүгээр юм байна. Мэдхгүй баахан өгөөш авчихснаас те. Тэгээ энэ ээгүүдийг бол би мэдхгүй мэн. Тэгэхээр эдрийг боллоо урт харин нэг 2 3 жиг л авчих. Энэ лан ээг байна. Бөмбөлгүүд байна те. Cat гэж зургийн сом. Монголын нөгөө сом. Big Bear дээр сом байсан шүү дээ. Оройдоо энийг энэ өгөөшүүд махуд огоц catfish байт мөн үү? Байт гэж үгс үг. Өгөөш гэсэн үг юм уу те? Бait ч тий. Bait гэж өгөөш. Catfish гэдэг чинь сом. Wild cat. Дандаа л ер нь сомны өгөөшүүд юм байна л да. Хонх мох биш донкны. Таарсан хос байна. Хам цаашаа алгах цанилийн жилээр байна. Хурд байсан өдрөндөө олон байсан. Хөмхийгөө цуух мөчүүд онгоо олон байлаа. Цаашдаа яг яхаа бас чамаас асууж байлаа. Энийг авлаа. Өгөөшөө ороосоо. Энэ хайгаа өстө $69 $70 200 мянга өнгөрс ингэдэг байхгүй юу? Одоо ороос урам. Гэтэ яг материал литрээ бол авахгүй. Мэдхгүй би чи те очичоо заалгаж аваа. Магазин ямарс авчлаа. За ийшээ мэдхгүй мэддэг болохоор чамд захинаа заа юу. За fly fishing ер нь удаан баймааргүй. Яагаад гэвэл жоохон шунал хөдлөөд нэг яа тултаа түр нь болчлоо. Өгөөшүүдээ ингээ гэж бодлоо. Нөгөө газрынхаа дэлгүүр дээрээс асууж байгаад өгөөш авъя. Гэтэ би нэг ганц вовлоор гэдэг халуун малбаа авах. Энэ яа гоё юм бэ? Энэ Rainbow Trout мөн үү? Rainbow Trout, Rainbow солонгон харагдаж байна те. Царийн удаа юм мэдгүй. Энэ миний хараа чи хавар дээр айдаг чи юу юм бэ? Харин энэ нэр гоё юм аа. Гоё юм бэ. Хөөе. Би аим царийн удаа хавар маа. Яа ингээ боонод ингээ байж идэм үү? Ингээл үү? Энэ минь бол амар гоё кино дээр гардаг. Зүгээр л ингээ буу байж идэм үү те? Ингээл авчих юм уу тэгээд зүсэн зүйлийн төрлийн буу шүү те бурхан минь. Юу юм бүү мэд те? Амар гарбуу марбуунууд нь байна. Энэ дээр гоё ангийн буунууд нь байна. Амар буунууд байд юм байна уу? Монгол хүн чинь нэг удаа хэлээр буу оруулах хэрэгтэй гэсэн чинь тэрийг нь бас сонирч байгаа ер нь эндээс авбал гоё юм шүү. Энэ дан далайн загас багт юм уу? Түрүүн тэнд харсан загснууд ч уулын нуур морын загас байсан шүү дээ. Энэ ингээд далайн шиг төвчүүлсэн биш. Амар гоё юм бэ. Ийш чи явахгүй зүгээр эндээ шидэд байж болдгүй юм баг та. Ийш чи явахгүй амар. Тэгээд ийш казино юм уу? Харин тэгээд энэ боот казино одоо. Хайда казино тоглохгүй шүү дээ. Явъя. Энэ харастай юу юм бэ? Явах хэрэгтэй. Наа чи тоос орогч шиг юм байна шүү дээ. Хардаагийн одоо хараа би тоосоос орж байна. Юм уу шүү дээ.
Амар фа байсан юм нөө. Амар. За тасаргаа дэлгүүр байла. Тэгээ ерөнхийдөө бодлоо одоо хийцээ болцоо. Одоо гараа. Тэгэхүү. За Лас Вегасын Bass Pro Shop. Outdoor байхгүй дэлгүүрээр хийчихэд гарч ирлээ. Хөөхөн хэрэгцээтэй юмнууд бол авчлаа. Одоо бол ерөнхийдөө загасчилгаа л хүлээж байна. Одоо өнөөдөр орой нэг ажил байгаа шүү дээ. Ажлаа хийчихэд маргааш хамраад тэгэд нөгөөдөр хаялаа ойрхон орлож явж үзье. Тэг тестинг явуулт хийх үү. Big Beer-ийнхаа өмнө те. За тэг одоо явъя. The next morning. Bass Pro загасны сүлжээ дэлгүүрээс авсан юмнууд одоо өгсрээ. Яг тэгэхээр өнөөдөр юу орно? Ямар нуур гэлээ? Эндээс их ойрхон 20-30 км 30 минут яваад орох нэг жижиг нуур байгаа. Хүмүүс очиж сэлдэг гэтэр гэсэн. Гэхдээ бас юу яд юм бэ? Загасчлт юм байна. Трот гэтэр маань байгаа. За тэгэхээр зүгүнтэй одоо цэнгэлттэй юм. Өнөөдрийн явуулт болохоор ерөнхийдөө зүгээр авсан юмнуудыг тестлэх. 1-2 цаг орчим засчлаад ирье гэсэн бодол байна. Юу авсан бэ гэдгийг танилцуулъя заяа. За хамгийн түрүүнд мэдээж уурга авсан. Энэ их хөвгчлөлтөө уурга. Ийм жоохон. Энэ дамгар нэг жижигхэн байгаа юм да. Гайхал энэ. Гэхдээ ингээд камера ингээд зард юм байна. Тэгээд энэс богинохон телескоп бол байгаагүй. Би ийм гоё богинохон телескоптой болъё гэж ер нь бодоод байсан. Тэрийг л авсан гэсэн. Өөрөөр хэлбэл зүнх рүү ингээд орж байгаа үстэй бүтэн өргөвчөндөө ингээд дими нааш цаашаа нэг сануусргүй явуултууд байдаг шүү. Тэрнгөөр нэг дими тэнхтэй. Юу яах. За ингээ уурга бэлэн заяа. Уурга энэ байна. За тэгээд мэдээж сичок. Энэ гоё юм байгаа. Энэ. Янзэ. Энэ болохоор нөгөө юу гэдгүүлээ? Tying, fly tying tool kit гинэ. Зөөврийг тэр амар санагдсан. Гэхдээ юм гоё суурьтай. Суурьтай болохоор хөдөлгөөн багтаа байгаа. Тэгээ би нөгөө орох нөгөө нэг материалуудыг бол аваагүй. Материалуудын баяраа дүүгээс асууж хагаад явахаас өмнө бас өөртөө нэг хэдэн материал авъя гэж бодож чинь дахиад Bass Pro орно. За энэ яг хаа энэ өнөөдөр задлагдахгүй. Энэ өнөөдөр ишигээ байна. Rapala-гийн юм ком аваа хийсэн. Юу ч байгаа юм. Тасдагч байна. Утас авсан. Моно уцал юм шиг байна. Нөгөө сайн муугийг мэдгүй болохоор тэгэл ер нь хэмжээг нь харж байгаа л авцсан. Энэ эндээс нь харахад моно байх шүү байгаа. Нөгөө моно гэдэг маань юу вэ? Дав уц. Моно гэдээсэн шиг санаж шүү. 4 LB гэдэгтийг нь авсан. Нөгөө дамарныхаа үзүүлэлтийг харж байгаад авсан шүү дээ. За янз бүрийн тэр нөгөө юм бэлэн тэгээ шууд солиод хийчдэг. Энэ нь болохоор би нөгөө нэг carp fish буюу сазаа мазан барихтаа ашиглаж магадгүй гэж бодоод авсан. Тэгээд хөвөр нэрэ өнгөлөг харагдсан хөврийг авсан. За ингээд энэ бол сазаанд зориулсан. Бас нэг энэ гоё харагдаад байсан юм а улаан өнгөтэй тэгэнгүүт нь бас энийг аваа хийсэн. За өөр юу вэ? Тэгээд нэг гоё харагдсан гэсэн ганц нэг өвлөр авсан Rapala гэсэн байсан. Ийм. Энэ болохоор хоёулаа трот гэдсэн. Нэр нь нийтгээ талбаг авсан юм шүү дээ. Mapsi ийм халбагнууд бөөнөрөө байхлаа аваа хийсэн. Нэг ийм халбаг. Ийм хөөгөө шүтдэг байгаа. За энэ маань юу байгаа юм бэ? Бах. Янз янзын үйлдэлтэй юм шиг байна. За энэ ч юу юм? Цоолдог юм байна. Яа тийм бол? За нэг юм байна. Энэ юу юм бэ? Дигэний зүлгүүр юу гэдэг? Эргүү болчдөг гэсэн шүү дээ. Тэрэндээ өрнө. Тэгээ энэ олон үйлдэлт тасдагч. Гэтэ энэ одоо хумсны хутга маягаар ингээд тасдаг юм байна л да. Хумсны хутга шиг тасдагч юм байна. Ийм үйлдэлүүдтэй. За тэгээд том л телескопууд байд юм байна. Яг миний хүссэн таарсан ганцхан байсан нь л ерөөсөө манай энэ за юм урах шүү. Болоо. Ийм их. За энэ чинь миний 20 эдэн сантиметр 30 40 орчим сантиметр. Хараа сунгаж үзье. Ой ч амар богдох юм уу? Яана ийм жижиг юм уу? Яана. Энэ одоо хідвэ? 5 м 20. Метр 20 хүрэхгүй. Бараг хүүхдээ урах шүү. Гэхдээ медиум гэхэлэр хоол явах боломжтой тий. Яг л нөгөө нэг лимитэнд явж байгаа шитгэж зориулсан л уурга авчлаа. За энэ жоохон фейлдсэн дүүл юм болчлаа шүү. За энэ болохгүй бол очиод нөгөө нэг жаалуудаараа шидүүлчихнэ тий. Яг таарсан жижигхэн. Нэг санаад явчлаа. Юм сонир можгор юм л шитгэндээ. Сатургч юм шиг, сатург биш юм шиг л утсан юм байна. Сатургч юм бирээд даун моно гэдэг шиг санагдах юм. Чи тасрахгүй байна уу? Дамраа орохдоо хит их бас дүүргэж болдоггүй гэсэн тий. Мараг өвлийн урах шиг юм атсан юм уу? Тини майти гэж энд яг л тэгэл тини юм байна л. Ямар жижигхэн дамар вэ? Энэ одоо хиттэй дамар гэж явах уу? За ингээ уурга бэлэн. Одоо тэгээд өгөөшнүүд ингээд байж байгаа. 0-тэй 1-тэй халбагнууд авсан. Манайхан нэр хүмүүс нэр нэг юм хэлчихлээ. Энэ хураагддаг телескопыг энд нь тулгаж цохиж хурааж болохгүй шүү. Энд нь ингэж юуг нь гаргаад суллаад тэгээ хурааж гараа гэсэн шүү. Тэгвэл эвдэд идэм байл шүү. Говцоогоо эвдэд идэм байлээ. Тэр бас айгүй үнэ санагдсан шүү. За ингээд загасчны замнал Америк дахь спешиал дугаарын загас барих хэрэгсэл тиний уурга. Энэ шууд одоо ингээд орон заяа. Ингээ болоо. Ийм айны уулын жижигхэн цүнхэнд ингээд бүтэн загасчлах сетап
орчлоо. Энэ л багтсангүй. За яг энийг бол ингэж аргалж болно шүү дээ. Одоо уулын цүнхэндээ ингэж шургуулад хийчихье. Ингээл унжуулчих юм шүү дээ. Тэгэл хүнтэн тэглэр байгаа шүү дээ. Болоо. Хамчилээ дамчи минь хүртгийрэгээ. Жамцыгээ жамныгийг өгөн рэгээ. Атэпи зүди сахиж тавчаалаа. За өнөөдөр нэгд өдөр тэгээд Карлайл байсан те. Карлайл нуур те. За нэг тиймэрхүү. Дүүгийн гэрээс ойрхон нуур маань нэгд хоёр дахьд хаачт юм бэ. Тэгэнгүүт нь за тэгвэл загасны дэлгүүр орох уу? Таингийн нөгөө материалаа цуглуулах уу гэж бодсон чинь бас нэгд өдөр ойрхон байгаа дэлгүүрүүд нь бол хаалттай байна. Сони гайхал байна. Нуур муур нь хаачт юм шүү дээ. Тэгээд бодвол хагас бүтэн сайнд нөгөө амралтаар хүмүүс их ирээд тэгэнгүүт нэгд хоёр дахьтаа хааж ажилчтай амраах бас цэвэрлэгээ мөрөлгээ хийдэг гэж болох юм тийм үү? Өнөөдөр бол ер нь хударчлаа. Ойрхон нуурлуугаа явж тестээ хийж чадсангүй амар догтлсон юм. За яах вэ? Tempo. Ugunes botat taga tu zinigta simpo. Delicta. Jumayak da shahaya shurichin Henko. За Боб Марлигийнхаа одыг хайж байна. Ваа. Эндээс харагдаж байна тий. Уцаараа даруулах юм уу? Уцаараа дараалаа. Би энэ бичлэгэн дээр иглээ хараад тий. Загсны замнал дээр Боб Марлигээ гаргацгий. За ер нь ингээл яваад доош хараад яваад байт юм биш үү? Яг нөгөө загас хайж байгаа юм шиг. Check one, нэг хоёр. Шинэ оны минь Happy New Year. Загасчны замнал бууз байна. Бүх ажлынхаа ард гарчаад одоо нэг л ажил үлдсэн. Загасчлах спешиал дугаараа хийх. Янзын оныг бас ийм зугаатай өнгөрөхөд урьж авчирсан Blue Spot компани хамт олондоо маш их баярлалаа. Оюунэгчтэй баярлалаа. Хамт явсан уран бүтээлчдтэй бас маш их баярлалаа. Зугаатай цагийг өнгөрөөлөө. Манай хөтлөгч Bobby, DJ Don Turito, дуучин оюун маань байсан. Ингээд бид бүрэлдэхүүнтэйгээр монголчуудаа шинэ жилийн цэнгүүн хүргэсэ. Завгүй өдөр хоногийн өнгөрөөж жагаад одоо ингээд загасчныхаа замналыг өргөжлүүлэе гэж бодоод байж байна. 2026 оны эхний загасчлал Big Bear Lake том баавгай нуур. За тэгэхээр би та нарт ерөнхийдөө Big Bear нуурынхаа товчхон мэдээлэл хүргэе. Big Bear нуур. Байршил нь болохоор өмнөд Калифорни Сан Бернардино уулан дунд байдаг. Уулан дунд байдаг нуур. 2050 м маш өндөрт гэсэн үг. Уур амьсгал нь өвлөн хүйтэн, зарим жил хэсэгчлэн хөлддөг 100 сэрүүн загасчлахад таатай гэж. Ямар загас байдаг вэ? Rainbow Trout, солонгон форель гинэ. Форель гэж явд юм биш тийм үү? Хамгийн алдартай large mouth bass гэж байна. Small mouth bass гэж байна. Bass гэдэг загас нь юу вэ гэсэн чинь манайхаар сазан баг шиг байсан. Би хайсан. Манайхаар юм том хайрстай шаргал байгаа байхгүй юу? Тэгээ яг нөгөө carp fishing гэж ярьдэн штэ. Өтөр загасчилдаг. Манай нөгөө Монголын хэрлэн голд байдаг. Сазан. Тэр юм шиг санагцсан. Том жижиг амтай сазан гэдэг төрөл байдаг байх. Catfish муур загас гинэ. Энэ нь болохоор сом. Би бол шууд энэ дээр баттай байна. Зургийг харсан чинь яг сом байгаа байхгүй юу? Бас л нөгөө carp fishтэй сом ч. Гэхдээ сом бол ер нь яг хөөдөг гэсэн тий. Тэгээ Монголд бол яг хөөлгөөд сом барьсан тохиолдол бол би л надтай бол таараагүй. Би нөгөө дээр шүн донг шидэж сом барьж ирсэн. За тэгээ blue gill гинөө sunfish. За энийг мэдгүй. Crappie гинэ. За мэдгүй. Trout-ыг ихэвчлэн хавар намар байнга нэмж тавьдаг гинэ. Үржүүлгийн загас тавьдсан бэ. Загас барахад хамгийн тохиромжтой үе гэж бас байна. Хавар 3-5 сар. Trout маш идэвхтэй гинэ. 106-аас 8 сар. Өглөө эрт эсвэл орой илүү сайн байдаг. Идэвх нь намар 9-өөс 11 сард Trout bass хоёрыг ер нь барьд юм байна. Өвөл зарим жил мөсөн загасчлал боломжтой. Гэхдээ бүрэн хөлддөггүй учраас бариулдаггүй гэж байна. За эргээс загаслах боломжтой газрууд гэж байна. За энийг бол судалсан. Хэрэглэл өгөөш гинэ. Trout-д бол power bite, night crawler үт гинэ. Spinner, spoon, халбаг, spinning ажиллана гэсэн үг. За bass дээр болохоор jig одоо өт гээд яг нөгөө carp fishing хийн. Catfish дээр болохоор бас мөн адил. Тиймэрхүү. Загасчлах лиценз. Зөвшөөрөл нь болохоор California Fishing лиценз заавал хэрэгтэй. Онлайнаар эсвэл Walmart-аар эсвэл спорт дэлгүүрүүдээс авна гинэ. Торгуулийн шалгалт их хийдэг гинэ. Түрээс хамгийн гол нь энэ ихгүй. Дэлгүүрүүд ингээд нуураа тойроод ер нь байд юм байна. Тэгээ энд чинь нөгөө нэг аял зугаалгын газар учраас ингээд зөндөө амралтын газар. Тэгээ дэлгүүрүүдтэй загасчлах дэлгүүрүүдтэй тэндээсээ зөвшөөрөл болон хэрэгслүүдээ түрээсэлж авч болдог. Тэгэхээр би бол ер нь бол өөрөө шийдэх гэж ганцхан уурга авцсан байгаа. Бусдыг нь бол очиж байгаа түрээсэлж гэсэн бодолтой байгаа. Би сая Bass Pro-гоос бол ер нь өгөө шүү дээ. Зүгээр нэг хідэн Mepsi халбаг гоё. Дараа надад хэрэг болох те. Mepsi халбаг авсан. Тэгээд нэг хоёрхон Rainbow Trout бовлоор авсан. Тэгээд үндсэн яг нөгөө jig
Egg гэж байлаа юм жижиг. Egg итрээ болохоор би ерөөхдөө нуурынхаа загшлын дэлгүүрээс авчиг гэж бодсон. Яагаад гэвэл тэдрээс худалдааны зөвлөгөөс нь зөвлөгөө аваад энэ нууран дээр аль өгөөшөө түлхүү ажилддаг вэ гэдгийг мэдэж аваад тэгэд өгөөшөө сонгоё гэж бодсон. За иймэрхүү нуур байх нь шүү. Хамгийн гол нь өвөл жоохон итэх багтай байдаг. Одоо цагт бол ерөөхдөө тротл баригдана гэж байна. Rainbow Trout үзэхэнтэй гэж бодож шүү. За тэгээд тусгай дугаартай та бүхэн хамт байгаарай. Зугаатай байх болно гэж найдаж байна. Хамтран ажиллагчаар Токиогийн дата центр явж байгаа шүү бууз. Америкт ирснээс хойш буюу онгоцны буудалд бууснаас хойш ер нь интернетээс салаагүй. Ерөөсө гараагүй. Яг эндэл байгаа. Байнгын онлайн байгаа. Сонголтоо болохоор өдөр болгоны 3 ГБ дататай багцыг сонгосон. Хамтран ажиллаж байгаа Токиод маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд мэдээж үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өдий хүртэл надтай хамт үзэн сонирхдог, намайг хүлээж, цайрахад минь ууралж те, барихад минь баярлдаг та бүгдтэй маш их баярлж явдаг шүү. Шинэ оны минь 2026 онд бүгдээрээ ол цомог ихтэй, аз жаргалтай, амар тайван, амжилт бүтээлтэй, сайхан жил байгаарай гэж бүгдэнд нь хүсэж байгаа юм шүү. Тэгээд бууз ч гэсэн цайхгүй байх болно гэж бодож байна. За тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Лайк, шеэр, донешн хийлгэгч бүх хүмүүстээ маш их баярлалаа. Subscribe манайхан маш сайн дараад өгөөрэй. Юу болохыг харъя та те. За өглөөний минь өнөөдөр 1 сарын 7 Big Bear нуур орох мөч. Одоо явлаа. Big Bear дээр уулзцаая. Замдаа юу тохиолдох юм бол чөтгөр бүмэд. Цааныг тулгаж аваад газар шорог сийч. Цааныг татан тавиад машин дотроо чийлх. Агом кавер цаашаа холхон байж жиирх. Агом тила өдөөгүй чила. Арбида найдаа танхалцаад. Зөвшөөрөл авах гэж шүү. Эндхийн ямар ч хамаагүй спорт дэлгүүрээс авчдаг юм шиг байна. Би паспорт өгөх үү? Окей. Заавал гадаад паспортаар зөвшөөрөл аавна. Хүн болгон дээр аавна гэсэн үг. Тэгээд 2 өдрөөр загсчлана гээд. Өнөөдөр очиод хончин маргааш бүтэн өдөр загслаад нөгөөдөр бүтэн өдөр загслаад тэгээд буцсан. Хэл мэдгүй ингээд алан ч гэдэг юм уу, авран ч гэдэг юм уу нэг юм яриа л шүү. Өгөн ч гэдэг юм уухгүй ч гэдэг юу гэдэг юм. Юу гэнэ үү? Юу гэдэг? Дугаар. Тийм ээ, ингэдэм билий тийм бүгд яг нарийн. Дэлгүүр нь болохоор ийм бүх төрлийн спорт барааны. Тэнд бол дагсны хэрэгэл байсан. Хамрын ус үтдэг шүү дээ. Жижиг сажиг юм хүний орхоо хөдөлгсөн юмнууд ямар их байд юм бэ те? Gift картууд аяг их байх юм те. Ямарваа нэг юмний. Гараа суулгах юм уу? За зөвшөөрөл авсан. Ингээд ийм цаас юм байна. 2 өдрийн зөвшөөрөл $32. 2 өдрийнх нь. Тэгэхээр нэг нь $16 20 цент. Хятад байна уу? Монгол мөнгөөр за нэг 50 орчим. Гайгүй те? Гайгүй юм те. 2 өдрийн загасчлал $32 40 цент. Давгүй. Асфальтын дээр шиг араасаа дагуулахад амар тайван шиг цасхан залан уран шин зам гарган гарамын зуран жинхэнэ жарган чавчи дата төгөдөр чав шалбаг тучаад иргэж харахад булч ажилтаг чичааны чимээгийн танк олмаачаад рата дотор жаргаж явхад гадаад ачигнаа хүн нэрээ тоглосдоо амарата үлэг гимэн За, юу лээ? Сан Бернардино Монтейн гэсэн үст те. Сан Бернардино гэдэг уулан дээр. Ер нь одоо ер нь тогчин. Гэтэ дахиад дээшгээ явна. Агом кавер цаашаа холхон байж жиирх. Агом тила өдөөгүй чила. Арбида найдаа танхалцаад. Арататэгтэй. Аранда хийгээ таацалхаад. Давгүй даваагүй. Мистер Ротман шавар шавхад арби. Таманатар томог аваад явхад сугаа гарган. Надаас холбай. Хөдөөгүй жарган. Хамаа замаа гаргуул надаар татуулаад харби. Амтар дотор ахын нам байна. Явдан суудал бөмбөг цаашаа тухтай бам байна. Арби томог авсан байхад машин чам бай. Айди том бай. Тоног бам бай. Ер нь бол төхөнчлөө. Өнөөдөртөө бол одоо цагт болжлоо. 3-аас гэдэг чинь одоо 3 өнгөрч чинь. Өнөөдөртөө загасчлахгүй. Өнөөдөртөө бүгдээрээ чилийн доор бильярд байна. Жохон бильярд захи. Өвөл учраас өглөө 8-аас орой 5 хүртэл ерөөхдөө нартай. Тэр хооронд загасчлан гэсэн. Маргааш бол хамгийн чухал өдөр. Өнөөдөртөө бол ингээд амар нь сая бас хөөрхөн явуулаа. Тэгээд саяны үдсэн мэдрэмжээ ер нь хуваалцахад, замын мэдрэмжээ хуваалцахад 4000 фит ийм өндөр уулуудын дунд тогтсон нуур юм байна.
Аюу гоё юм аюу. Хийлэх үг алга би яг ингээд ингэж амьдмаар байна. Элегээс наашаа уулыг бүтэн ингээд ороогоод даваад өндөр болоод модтой болоод цаг агаар нь шал өөр болж хувираад гайхсаар байгаа л ирлээ. Зам мамыг ямар гоё тавьдیں۔ Мөрөлдөд тахиралдаад яг ингээд уулаараа нуруугаа дагаал яваад байгаа хөөхгүй. Тэгэл өгсөж байгаа бол даваагаа даваал буцаал уруудаал ороод ирэхэд цэлийсэн том нуур өгдөж байна. Янзын гоё юу. Жаваа газар шорох сийч. Ганцаныг татан тавиад машин дотоо чийлэх. Акомо гавэр цаашаа холхон байж чийлэх. Акомо кила удоог чила. Арбида найдаа ханхалцаад. Аратадаг те. Аранда хийгээ таацалхад. Давхгүй даваагүй. Tomorrow for sure. Tackle shop гинэ. Засны дэлгүүр. Одоо ингээд эндээс үлдсэн өгөөш болон нэмж түрээсээ уурга мурга аавна. Хайр тогтолж чинь. Гэтэ гадаа үнэхээр сэрүүхэн байна. Маш сэрүүхэн. Одоо монголоор бол заа нэг намрын нилээн хүйтэн болсон өдрүүд шиг санагдчих. Энэ болохоор түрээсээ уурга юм байна. Уургуудаа шууд сонгоод 3 байхад болно. Одоо ингээд бүх юм бэлэн л идэм байна. Одоо энэ жишээ нэг хөөртэй ууд хөөр тэгээд дээр нь хөндрүүлэгчтэй шууд ингээд үзүүрт нь өгөөшөөгээл болоо. Шууд ингээд бэлтгэсэн л түрээсэлтий байна. Тэгээ ягаа магаа өнгөтэй маа кано нарта өнгийн харалтай та нар carp fishing юм байна л та. Ер нь бол нуран дээр бол carp fishing юм байна л та. Яана одоо тэрийгэ мэдэхгүй шүү дээ. Яаж байрна. За одоо өгөөс сонголт хийн. Энд байгаа. Тэнгүүд одоо энэ нөгөө нэг хоёулангийн харсан гүүр байгаа шүү дээ. Нөгөө гүрнийхээ хажууд байгаа юм уу? Хоёул энд нь одоо энэ нөгөө гүүр шүү. Ойрхон байна тий. Тэгээ ер нь гэдэг гүүрэндээ зогсоод ингээд дагаад яваад байж болно гэдэг. Бид эндээс эхлээд ингээд энийгээ дагаад ишээж байж бол ингээд энэ талаараа хойгоор амар юм байна тий. Тэнгүүд болохоор дандаа нөгөө хувийн house хүмүүсийн энэ талаараа яах This area right here is like the deeper area in the lake. So this is where they like to hang out during the summer. But this time of the year, they like to go up into the shallow areas, and they're kind of hanging out closer to the ground because the ground is retaining more heat, like all the rocks and stuff. So they like to hang out just in the shallow, close to the bottom. Okay. энэ юу вэ? Өтгөнэ. Чиг болон биш тий. His name is Potato. Potato. Та ер нь бол өөрөө сонгох юм байна. Нөгөө хэл мэлээ мэдгүй юм чинь тэгээд яриад тайлбарлуулж чадахгүй байна. Би одоо жижигхэн толгоо олох хэрэгтэй. Тэгээд тэрэндээ жигээ зоон, тийм үү? Эргэл дүр аав штт. Хүүхдэд нэгнүүд хааж байхыг тий. Spider-Man дэдийг ямар том юм бэ бүх юм. Энэ уурганд томдох юм биш штт. Тэгээд түүний 5 цаг гарч болсон юм байна. Тийм үү. Зөвшөөрлийн дагуу юу? Ер нь нийт 5 цагс. За. Ямар өгөөш хасан бай гэхлээр энэ манай хүн санал болгохгүй нөө. Энэ дээр гээд өгөөшний хувьд. Тий, наад бол жил биш. За тэгээ мэдээж амьд өгөөш. Ингээд хийгээд өгд юм уу? You can rip them in half and just use half of them, and that'll get you in the game. За ер нь бол болцсон. Өдийн үед одоо ямар загас идэвхтэй байдаг вэ? Right now, rainbow trout. Rainbow trout. Potato. Төмс гэдэг нэртэй. Монгол хэрчүүд чинь төмс гэдэг байна шүү дээ. Хөнгөн дуулах газ тэрэг байна. Гэрэнт нүүдэлч лайон. Барихтивын зүйлс бүхэн ичиг заяо. За ингээ гүүрнээр ирсэн те. Одоо ийшгээ гүүрний энэ сайд руу болохоор сом ихтэй гэсэн те. Нөгөө тийш болохоор трүүтүүд зөндөгсөн те. Эдгээр хүн амар ихтэй байна. Энэ ч балбаж өгсөн баха. Яана загас олдно байгаа. Ямар амар салхитай байна те. Йоо хийслээ. Амар салхитай. Шээс өрөөд 0 орчлоо. Энэ хардаа ингээд байж байгаа байхгүй юу? Манай Монголд бас ингэмээр байна. Ер нь одоо хэлэхэд одоо юу гэдэг өгийн нууран дээр жишээ нь маш их загасчлал болон аял зугаалгын бүс шүү дээ. Тэнгууд бид тэнд боловсон нэг юм нийтийн 0 байхгүй. Одоо сум захиргаан тийм үү хариуцж байгаа газар нь боловсон 0 хийчмээр байхгүй. Come on. Тэгээ тэндээ нэг ажилтаа ажилуулаад тэндээс орж байгаа такс тип ч юм уу юу байдээ те. Би хэлээд байгаа шүү дээ нэг зогсоолтой болцохоо. Тэр зогсоолоосоо такс авдаг болцохоо. Тэгээ тэрэнгөөрөө тэр цэвэрлэгийн ажилтнаа цалинжуулчихаа. Come on. Бид бас гоё соёлжиё төхөө. Энд ингээл бүх юм ойлгомжтой ямар гоё юм бэ? Гинт уурчлээ за sorry. Намрын нэг юм салхитай өдрүүд шиг л юм байна те. Толгой молгоо даарж шүү. Зундаа дулаахан байх та. Тий гар даарч. За энэ хавцаагаа шинээд үзхөө. Доошо буугууд гайгүй байна те. Яа тэгтэл хүүдв бэ. Яа нилээн булангортой харагдж байна ус маань. Нилээн шар харагдж байна. Энэ хавар муу арга хэрэглэе те. Садорхны хог
Өгөөшний хог те. За загшлууд билээ. Big Bear дээр ирсэн байна. Одоо загшил нь алан ивэтэй. Надад ардаа ийм гээ. Одоо хитэн саж байхаа хаа. Гэтэ төрөөсний уурганууд байгаа. Амар хүйтэн байна. Йоо чигтаар чинь. Яавс энэ уургаа цэнэглээ. Америк загшлагч гэсэн бас хэцүү байт юм байна. Ер нь тухтай биш юм байна. Тэг чи Америкийг амар тухтай орох юм бол гэсэн чи үгүй юм байна. Амар тухгүй орон байна. Йоо ямар үгүй бэ? Яа чих авлаа. За одоо энийгээ хийчээд эргэлдүүрээ хийгээд дагяас шидэ. Төгсөөнүүдээ хаана ицсэн бэ? За энэ жижигхэн дэгээр одоо яа шидэ. Яада ий жоохоо. Энэ бараг хүүхдийн тоглоом. Яа нэ энэ ямар тэнэг юм бэ? Хүүе ха. Яар тэнэг. Яа энэ жижигхэн дэгээ өстө балаа юм байна. Давлгаа ихтэй болохоор жоох хэцүү юм байна. Йоо гоёрдох гэж. Ийм жижиг нэгээр шийдэх амар тэнэг юм байна. Хаана унаад байгаа бэ? Хол явахгүй байна. За салхималтай өстө юм ярьж болохгүй. Энэ салхиныхын дээр очил яах вэ? Цаад ирэг дэрнэ те. Энэ яг салхины уруу газараа байна. Хэдүүлээ бүр тэр цаад ирэг рүү очиж гэж яах вэ? Нуур болохоор нөгөө буцаад түрдэг штэ те. Тэгээд яг салхиныхаа доороо болохоор наашаа давлгаатай ер нь бүтэмжгүй байх шүү. За яг хоо байрлалаа солих уу? Тэги. Энэ ер бүтэхгүй юм байна. Байги. Ястаа нусаа гацартаа наана гэдэг шиг амар салхитай байна. Яана. Тэгээд машин руугаа явчихсан чинь энд нэг гой тухар шээсэг дашаах хийш нэг шийдэд үзье гээд. Манай худ маань бас дээр үед загасч байсан юм. Тэгээ шидэд үзье гээд. Тэгээ дэгээс салгаа суужин. Эдгээр дандаа ингэж хардаа. Ийм хөндрүүлэгч байна. Тэгээ ингэж дээшээ яваад 20 санжин дээр дэгээ байгаа байхгүй. Ийм. Одоо англиар бол carp fishing гэдэг байгаа. Биднийхаар бол одоо юу гэдэг хөвөртэй загасчлал юм уу. Одоо энэний үт углаал шиднэ. Тэгээд бариас зогсон. Тэрнгэр нь үзчих тийм үү. Тэгээд үзээд алтаа да. Ямарсаа өт авцсан юм чи өтөл тушаад үзье. Тааштай. Тачгсан хүүтэн байна да. Тэгээд нуурныхаа нөгөө салхин доор нь байгаад байна. Өөдөө салхилаад ерөөсөө тэгээд шийдэгдэхгүй байна. Тэгээд бид эд нуурныхаа салхины дээр очих гэж үзье. Газар нутаг зөндөө нүдэн суудал хийхэд хөнгөн хүндээ авдар дотор алтэр тэн би баян өвдөө айлаас ирэхээр амтраа ухал зөндөө юмтай. За дараагийн спот нуурынхаа зүүн талдаа амар салхитай байсан. Тэгээ одоо нөгөө тал руугаа ирсэн. Энд харьцангуй тогтун байна. Тэгээ одоо яг загасыг барьд юм уу барьдгүй юм уу? Энд бол дэгээ шидэж байгаа нэг ширхээ ягч амтай алга. Энд бол галуу нуугсуул зөндөө байна. Тэгээд жоохон гүйхий хэсэг байна. Гэтэ иймэрхүү газар бол байсан те. За эхлээд жигээ шидэд үзчихье. Энэ юм сармисны үнэртэй. Сармисны үнэртэй байсан уу те? Энэ хөндрүүлэгчтэй юм шүү дээ. Хөндрүүлэгчийг авмаар ах юм. За яах вэ? Одоо яах вэ? За эзөө эн ч одоо яага хураагдахгүй бас энэ түрээсийн өмнөд бас түрээсээ л юм байх юм те. Хураагдахгүй салгаддаг юм шүү. Тийм л ээ штэ. Тийм л ээ штэ. Жиг шидэд үзье. Энд гэхдээ ямар бас юм. Би байна уу? Би байна. Энэ ингээд хөндрүүлэгчтэй байхгүй. Тэгэхээр би энийг янзллаа. Тостол хөндрүүлэгчийг крамалчи. Яа! Хөндрүүлэгчийг авал одоо сатуркаш бол боочи. За тэгээд Big Bear Lake дээр өвөл бол ер нь трүүдл байвал байна, байхгүй. Гэхдээ ерөнхийдөө итгэх муутай гэсэн. Цаг үе нь бол бас тийм таатай үе бас биш юм шиг байна. Манайд нөгөө илэгийг шүү. Манайхаа ойлгоорой. Илэгийн хүмүүс чинь нэг юм хүүтэн мэдхгүй нэг юм жоохон яа гараад идэг шүү. Даарч вараад өнгөө болоод ие. Энэ уургаараа бол би ерөнхийдөө спиннинг халбаг бүх юм жиг мэгээ солио шидчихье гэж бодож байна. Тэгээд тэнд байгаа бүдүүн уурга өгчих. За наад бүдүүн уурга өгчих. Би чам тэрийг өгье заяа. Тэрийг өгцраад өгье заяа. Тэнийг том уурга ёо 7000-тай. Энэ бол далайн л уурга бах те. Энэ угаасаа юм хөндрүүлэгчтэй байгаа. Энэний үзүүр дээр би дэгээ хийсэн байгаа. Миний авсан дэгээ байгаа л энэ хамгийн жижиг. Энд нөө чигээ улаанаа хий. Чигээ өтөө хич. Амьд чигээ улаанаа хийгээд шидэд олчихъя. Доог тавьцгаая. Сазан бол үдээд гэхдээ итгэхгүй л байдаг л гин л дээ. Гэхдээ яах вэ? Бага боломжоор ашиглах шүү дээ. Эдний болохоор ийм цаасан саунд өтөө ингэж хийчих тийм ээ. Оолны сав шиг байгааз. Бүдүүнгээ гайхуулаад хэлээ. Бүдүүн ч бүдүү юм аа. Тэнийг том байна шүү дээ. Тэгээ чигээ улаанаа шууд ингэ тастаад. Би жоохон бүдүүн дэгээл авах хэрэгтэй л байсан юм байна л. Айгу жижиг дэгээтэй л байна. За гэж заяа. За энийг шиднэ. За энийг бол шууд шидэл орхино. Энэ ямар хүнд уурга вэ? Амар хүнд уурга. Өөрөө. За энэс хол явахгүй юм байна. За энийг ингэ тавьчих заяа. Энд болохоор энд би шууд чамд саний өтөө хийгээд өгөх үү? Тэгээ чи ингэ бариа зогсож явах энэ шиг. Одоо шидчээд ингэ хараад гараараа ингэ бариа зогсож юм гэсэн. Тэнгүүд таг гэж татна шүү дээ. Саяны тал өртөө хийчихье заяа. Арай том уу? Арай амар том л байна тий. Очи. Яа ингээд Big Bear загслал номер 1 хийе. Очи.
Тийш. Сүлгээл бол. Одоо бол чи нэг татахгүй. Чи бол татах шаардлагагүй. Тэ хүлээгээл. Ингээ ингэдэг байхгүй юу? Ингээд идэх байхгүй мод өрчөж байгаа байхгүй юу? Яа, үгсэндээ нэг гэдэг. Бид нар байна гэдэг чинь загас байна л гэсэн үг дээ. Уг нь бол ой. Хойчи. Догооч. Үгсэндээ нэг гэдэг. Маа энэ дүү надад тоглоод шүү. Энийг нэг гитгий. Хой. Харин үгүй юм шиг байна. Өтө маань байна уу? Өтө маань байхгүй болсон биз дээ. Өтө маань байхгүй болсон. За өтө байхгүй болсон байна. Эсвэл сая замган тэглээд яач вэ? Энэ жижигхэн дэгэлтэй. Тэгэхээр сугараад гарцсан байж бас магадгүй. Хүн амьтаа амар их амьдэрдэг болохоор амар хашир бах тийм үү? Загас нь тий. Мангар хашир бах тий. Чи бас юм дэглэгдсэн. $7:59 a.m. За ямар ч ирсэ. Сая энд нэг загасчаа охин яг бууж таарад асуусан чи яг ингээд доошо буугаад шидчихдэг гэхлээр нь үзэх гээд байж гин. Нилээн салхитай гар мар бээрж гин. Йоо амар их чулуунуудтай. Угсаасаа хоёр энэ амар хүн дуурга. Юу хоёроо аваад ирлээ. Одоо энд өтгийгээд шидэтгэе. Жохон тийшгнээ ч юм уу аваач шидэд зооч. Тэгээд өөрөөхөө нөө жижиг можгороор воглоор халбагдаад байжий гэж бодож байна. Дахиад өт авсаа нөгөөдөө хөлдөөцсөн. Ер нь бол салхигтай загаслахад их чангал байна. За ингээд тавьчих. За энийг болохоор би энэдээс шидчихнэ. За ингээд хоёрыгоо бол шидчихлээ. За нөгөө можгор тожгорыг мань өгдөг. Энэ айгуу сайн аа. Хөөргий явж шít. Гэтэ амар салхитай байна. За одоогор бол амгүй байна. За мепсийнхаа халбагыг хийгээд үзье дөө. Зэ аль халбаг их вэ? Жохон хүндрүүлэг гэвэл энэ ардаа загастай халбаг байна. Энийг хийгээд үзье. Хүндрүүлэг чи ухтай энэ чи эрдэн загас юм биш үү? Ийм албах хийлээ. За. Энэ локейшн соли жоон тогтун газар олъё те. Амар салхитай байна. Тэгээ бас хол явж өгөхгүй байгаа. Тэгээд дуургуудаа хураагаад дараагийн газар л яваа. За өтөө хийгээд хэдээ дахиад нэг жоохоо яваад нэг газар ирлээ. Ер нь бол салхих бол байна. Салхих бол овоотой юм байна. Нэг сар ер нь бас идэг муутай гинэ. Гадагшаа этэр ер нь загачлах жаа бол цаг агаараа бишээ. Идэвхтэй юугууд аягуулсаа харж агаад явбал ер нь зөв юм байна шүү. Ер нь бол тэгэл айлч газар намар л юм байна. Намар бол мундгаал гэж. Эргээрээ бол нилээ мөсцсөн байх шүү. Жоох хамсыг ёо халбага болоод
Эндхийн яг уламжлалч жигэр нь үзье. Тэг би ч жигэндээ муу да. За яах тэгэл үзэл алдъя тий. Одоо тэгэл бүхнийг турших штэ. Хаа ол зорж ирчээд тийм ээ. Ер нь бол гэхдээ хүмүүс бол засчлтын мэн үү засчлтын мэн. Та ингээл зам дагуу хүмүүс бол байна. 3 мурваараа уурга муруу зоож моцсон. Тэгэл яг л car fishing хийх юм байна л та. Монголд очичоод ер нь энэ төрлийн засчлалыг жоохон сонирхож үзэх үү. Хэрлэн рүүгээ явж 100 ер нь хэрлэн дээр очиж засчилмаар юм байна тийм ээ. Жиг ийм нэг юм авсан. Энэ одоо юу юм? Энэ бас garlic сормжны үнэртэй. Ийм эрзэн шиг юм байт юм байна штэ. Баримлын шавар шиг. Тэгээ ингээ бөөрөх хэлвэл бидний багад нөгөө гурил юу яадаг гэсэн шиг ингээ бөөрөх хэлвэл болоо. Харж байна уу? Тэгээ саа матаа уустай. Харин тийм саа болгоо гэлтэнэ да. Энийг зүгээр яг энд нь давхар хатгах чи яах. За үзнэ. За нуур юм чи жоохон живхийг хүлээж болох юм те. Бууз миний хүслээр булцгар тулны тушаалаар биг бэрдэх загснууд та нар баригд. Ойч бас тэгтээ бас сурвал давгүй өөрхөө яваад байгаа биш үү. Ер нь л урд эргээр дан айлууд энэнгөөрөө л байт юм байна те. Загслан. За гэхдээ ер нь бол бас л нөгөө л асуудал тулгарч байгаа нөгөө нуурын загсчлал те мэдгүй. Тэгээ уургуудаа бас сонголтоо тестлээгүй жоохон алдаа гарсан. Яг салхиныхаа наадталтай байгаад байдаг. Жоохон явж доошч үзэхүү. Байдгүй. Вовлер хийгээд чидэж үзлээ. Хол бас явахгүй. Наашаага жоохон гүйхэндүү байна. Бас иргэн. Тэгээд өтөө баян шалгаал явж чинь тэгээд байхгүй л байна. Энэ маань нөгөө хөрхөн хол яваад байгаа юм шүү дээ. Нэг лав гээл зуучвал болох гэдэг байгаа байхгүй тий. За ерөөсөө ингээл хөндрүүлэгч өт болоо. Өөг нэг хамархан загслал. Юм л орохгүй л байна гол нь. Жижиг дэгээр вовлер шидлээ. Үн яхаа гоё тоглодог вовлер авсан биш үү? Рапалагийнх. Тэгэхээр муу тоглол гэж байхгүй ч тий. Тэгтээ жоохон яндаг бол байна да зэлэг гэж. Яах вэ? A few moments later. За өртөө бүр бүтнээр нь хийгээд үтчлээ юм унжуулаад идэж байгаа долоор байлгүй гэж бодоод ер нь тэгээд нэг үзье. Энэ загслал ч тэгэл хүлээх штт. Нэг өглөөнийхөө цайг дутуу идсэн нэг загас магас явж идэггүй бах та тий. Эсвэл унтаад хоцорсон ч юм уу тий. Өглөөнийхөө цайг уугаагүй загас явж ивэл хап гээл бариад авчил гоё явахгүй юу. За яж байгаараа хэдэл бодъё. Америкаас Монголоос Америк руу Лос Анжелес руу хэдэн километр вэ? Хэдэн километр явж ирээ цайрчоо. Тэр хэдүүлээ тооцож гаргана шүү заяа. Цайрсан. Ер нь цайрсан шүү. Цайрсан шиг мэдрэг даашаа. Өн үржүүлгийн траутууд тавьдаг гэж байгаа байхгүй юу? Ер нь бол бас нуур мууранда байнгын үржүүлгийн загас мас тавьдаг юм шиг байна. Энэ цэнгэг устаа нуур болоод траут дээр байгаа л үү те. Жохоо уйдгартай загасчлаа. Тэгээ суугаал юм. Тэгээд налгар байсан бол гоё унтаж унтчихсан. Хог зүгээд те хүүтэн байна суугууд даарад байна босож нааш цааш холхингууд гайгүй загас минь хаана байна загас орохыг хүлээгээ сууж ганцхан загас ахгүй юу ганцхан том жижиг хамаагүй ганцхан загас авчмаар байна нэг сайхан дурсамжтай тэгээд нэг Калифорни загслын лицензтэй буцах юм байна дөө тэнд нэг залуу байна да ингээл тэр залуу бид хоёр л энд үзээл тэр залуу ууч барьж байгаа юм алга би ч барьж байгаа юм алга. За манай нөгөө найз бас явлаа. Ер нь ингээд одоо хамгийн шалгууртайгаараа би л үлдлээ дээ. Аргач энэ хэд чинь нэг энийг хайртаанасаа ирээл цайрж байгаа би чинь Монголоос ирээд цайрж байгаа юм шүү дээ. Гартаа бариад суужиж бас нэрэ болох юм байна тий. Тоглол монголуулах ямар ч хэрэггүй ингээл суухлаа даарч шүү. Ингээ бариад суужил гартуу гэл залгуул тий. Фак гэл зүрүүл зоол. Зодтолтол гаргаж ирвэл гоё доо. Нөгөө залууг явчлаа гэсэн чинь байж. Тэрл гүрэж энэ ядаж би биш юм ахэд энэ залуу барьчаасаа тий. Сонин загсчил шүү тий. Хамгийн батлын загсчлал да. Ер нь бол чиг уулаа хийчих юм чи. Ер нь тэгээд хаач чадсан чиг уулаан л юм шүү дээ. Үнсэн олон тий. 100 гой доронттой очиж ингэж суумаар санагчлаа. Тэгнэ. Энэ 100 нээлттэй доронтод хийх үү? Эй, хай. Манай идэрч чинь. Яа, халуун кофе мапит ирж байгаа. Яа, жоохон даарж шүү. За эргэлт ирлээ. За баярлалаа. Яа. Эргэлт ирж байгаа юм уу? Йоо, явахгүй. Яасаа ч юм аа. Сайхан сууч. Салхиараа багсаа нар мар гой тусаад. Харин тий. Айгу айтайхан. Жоохон салхи намчул ер нь ингээл нойр хүрээл унтал унтах гал байна. Ноцоороо тий. Үу явахгүй юм бэ халуун кофе. Та хэд яасан юм идчих юм уу? Тэрийг хайчих. Ихтэй дэгэ мэгээл барьж ийн. Замаг дэгээл барьж шүү. За. Тэгээд Америкийн нэгдсэн улс, Калифорни муж, Биг Бэр нуур, Том Баавгай нууран дээрх загасчлал ер нь өндөрлөж байна. Цайрсан ингээ сайхан сигартаа сууж байна да. Янзын сайхан байна. Гэтэ мэдээ загас байхгүй. Тэгээ сая нэг амар онгорцсон Рапалагийнхаа вовлерыг тийшээгээ доошоогоо тэрний тохорсон хэсгээр очиод чулуун зоочлоо. Хайр юм. За яах энд үлдэх стайл байсан юм байлгүй. Дахиад нэг байгаа. Арай погдгор байгаа.
Тэрийг Монголд очиж гоё туршиж үзнэ зүүн. Тэгээд ерөнхий дүгнэлт хэлэхэд за өчигдөр бол ер нь маш их салхитай, ер нь их тухгүй байсан. Тэгээд жоохон фейлдсэн. Тэгээд өнөөдөр яг ингээ гоё загасчлаа гэдээ ерөнхийдөө ирлээ. Өглөөнөөс хойш ер нь загасчлаа. Ер нь сайхан загасчлаа. Хаана байдгийг ер нь мэдээд авлаа. Тэгээд дараа ирэхэд бол батаараа барихаар л юм байна. Тэгээ хааштай 1 сард угаасаа тэгээ загас итгэхгүй байдаг гинэ. Унтаа байдалд орчдөг. Ер нь travel ер нь итгэвтэй гэж юм. Гэхдээ ганц нэг бол хүмүүс барьсан. Нэгдүгээрт өөрөө уурахтай байх хэрэгтэй. Эсвэл Америкт ирээд би шууд яг гоё яг энийг мэдэхгүй байлаа. Одоо дуршлагчнаа. Нуурн чидэн штэ гоё том уурга тэр авах штал байсан юм байна. Би нөө жижигөө можгор тажгор гэд нэртэй уурга авсан штэ. Тэр уургатайгаа нэг холж явуулж чадахгүй. Эндээс нэг за 25-30 метр тэл шидэж. Тэгээ наашаага ингээд нөгөө гүйхэн хайрагдаад байна. Түрээсийн уургаднууд маань ч гэсэн ер нь нэг жоохон сетапын алдаатай ч юм уу нэг тиймэрхүү санагдлаа. Ер нь бол бас л туршлагагүйцсэн л нэг юм боллоо. Маш их одоо туршлага судлалаа гэх юм уу. Тим явалт боллоо. Би бол яг нэг харамсахгүй байна. Нэг цайрж үзээгүй шамар. Нэг харамсахгүй байна. Жоо харамсаж байна. Нэг тиймэрхүү л явлаа да. Тэгээд ямар ч байсан 3 хоног ингээ сайхан амарлаа. Дүүтэйгээ, бэртэйгээ худуудтайгаа сайхан тоглож нарь гэж өдөр тоглож те гоё өнгөрөөлөө. Big Bear нууран дээр 3 өдрийг сайхан өнгөрөөлөө. Одоо ингээ бид нар буцна. Тэгээд ямар ч байсан нууран дээр загасчлаа штэ. Гол нь. Энийг амар мэдээллийн чанартай юм чинь хаалгатөө. Ерөнхийдөө яг л доронтын нэг донг тавьдаг аргаар чигээ улаантай тгийгээ шидэл хүлээдэг тийм загасчлал юм байна. Мэдээж G гитрээр trout нь хөөдөг гэж юм. Гэхдээ яг одоогор бол бас хол явуулж чадахгүй байгаатай холбоотой юу? Эсвэл энэ салхитай давлгаатай байгаатай холбоотой юу? Эсвэл 1 сард угаасаа итэх буурсантай холбоотой юу? Ямар ч байсан нэг ч татсан мэдрэмж, оролцсон мэдрэмж тэр бол авсангүй. Тэгээд түрүүн тэр урганд маань доор байхад нэг уран маань унсан. Би тэгээд татчихин гэж бодоод очисон. Тал өгөөш нь байхгүй болсон. Тэгэхээр тэр магадгүй нэг удаагийн оролцлого байсан баг. Өнөөдрийн ингээ загасчлал дээр жишээ нэг л удаа тийм татсан мэдрэмж авлаа. Тэгээд бусдаар бол таг дүлийл байна да. Энэ хавьд байсан загасчлалт маань ер нь бол бүгдээрээ яваад өглөө. Тэгээд өдөр ялангуяа бүр таг дүлий байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өдөр нуурынхаа гүн рүү ордог юм шиг л байна л та. Тэгээд бидэнд бол орой нар жаргах үеэр шидэх цаг бол гарахгүй бах. Манай хэд маань байраа хүлээлгээд өгсөн одоо ингээд гараад тэгээд ер нь явъя. Нэг хоолнд орчоо тэгэл цаашаа явах бах. Тиймэрхүү загасчлал болж өндөрлж байна да. За тэгээд хамтдаа байдагт баярлалаа. Тэгээд ивент итгэж бас Токиодо баярлалаа. Токиохоо дата симтэй байхад одоо ингээд харж нууран дээр хүнтэй лайв маяг хийгээл нууран дээр хүмүүстэй бичлцэл ингээд сууж ин Токио симиг дата симиг авч явсан. Америкт ирээд итгэжүүлсэн. Би болохоор өдрийн 3 гигабайтайг нь авч 15 хоногор сонгож авч явсан. Токио дата сим бол үнэхээр намайг Америкт бол ямар ч байсан офлайн байлгасангүй. Хамтран ажиллагч Токиодо бас маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Big Bear нууран дээрээс бууз загсны замлыг хүргэлээ. Баярлалаа. Ивчүүлсэн бүхэн зам тааргүй юу? Гэтүүлээ суухаас цаахнааргүй. Алдчихв. Яа алдчихсан уу? Чогаа гасгүй.